Би нэг үг гэлье. За хүний эрхийг дээдлсэн 126 гишүүнтэй одоо ардчилсан парламентын хамгийн анхны дараагаар одоо ажиллах боломж бол танд өөрт чинь сая оногдсон байна. За өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг харахаар 126 гишүүнтэй адилхан нэг гишүүн мөртлөө хурал зохион байгуулах. Ялангуяа улсын хурлын гишүүдэд бол улсын хурлын тамгын газар адилхан эрхтгч үйлчлэх ёстой. Байнга ороод мөн адилхан. Бүлгийн ажлын албад. Гэтэл улсын хурлын дэд бүтцийн байгууллагууд болох эдгээр байгууллагууд тамгын газар байнгын ороод бүлгийн ажлын алба улсын хурлын гишүүдэд хурал зохион байгуулах боломжийг бий болгож өгөхгүй. Гэтэл маш олон юм бойкотууд хийлээ. Өөрөөр хэлбэл зөвхөн улсын хурлын даргад хувь хүнд нь үйлчлдэг ийм бүтцийн байгууллага байж болохгүй гэж үзсэн учраас өөрөөсөө огцруулах одоо албан бичгтүүд гаргаж сурсан. Тэгэхээр бол одоо би өнөөдөр бол бас өөрөө саналаараа улсын хурлын дараагаас чөлөөлөх гэж байгаа нь бол зөв байна гэж харж байгаа. Цаашдаа бол энэ асуудал дээр бас анхаарах хэрэгтэй байгаа гэж бодож байна.